Busy Mom Diary. Ой, почка миний охин нэр Дэвид минь авчихсан юм. За. Бийг аваад хоёроо тийш хамраа за. Тэгээд юу аяаш дээ жоохон хайртай охин минь. Тэг хоёлээ шүдэ аваад. За шүдэ аваад миний охин. Гүнжээ шүдэ аваад унтсан шүү дээ. Тэг. Окей. За на шийдэж наа. Оп. Оп. Айсаа шүдэ аваад за. Да. Усын стойш миний ус. Нэг бучгагийн хүмүүс үсийг хулсан уу гэдэг. Бучгагийн үсийг хулсан шүү. Зайлгар байх юм. Жоо. Энэ хоёр. Нэрээ энэ нэг бүх тишүүд. Сүүшүүднээс нь ахвалаад хэрэглэж болдог юм айгу сайн байгаа. Ер нь бол манай ээж аваар сайн мэднэ. Бодлон чи энэ юу таараа уутсан мэт замиг таараа. Үгүй юу? Энэ миний энэ угаадаг болохоор склад. Бүчгээс складаар угаадаг гүнжээ хоёр ч байлаа. Склад маань болохоор 100% байгалийн гаралтай. Ажиглын арахай. Яг одоо миний юм гэж байгаа юм болохоор өндөрний хайснаас гаргаж авсан кальци хавламжтай. Тийм болохоор одоо төрсний дараа ээжүүд хэрэглэдэг маш хавламжтай. Яагаад гэвэл би нэг ойрхон төрөд хадны юм ажиллахад шүдмэн нэг жижигрэг амжих гэдэг байхгүй. Хүүхдээ хөлж аваад холбоотой кальци алдаад аваад холбоотой ч юм уу санаад аваад их сайн мэддэг. Тэгсэн яг тэр юм мэд юм лээ. 100% байгалийн гаралтай. Бивэс өндөрний хайснаас гаргаж авсан кальци гэдэг утгаараа шүдний кальци алдагдлыг хүч юм. Тэгээд царил хууршлаг юм аа. Би энийг бас ягааны нас хэрэглэдэг. Болцсон. Гарахад ам уу? Яс энэ юу вэ? Энэ юу вэ? Хамар. Хиний памперс юм. Эйгүү хамар. Энийг яасан хин гэсэн чи гэсэн үү? Нэг гүнжээшээ. Хиний гэсэн үү? Ээж памперс гэдэг аахгүй юу? Тийм бас юм амтайлж байдаг. Энийг энэ жижигхэн савлаад авч яваад хийнх байхгүй дээ. Амаа ингэж хавцааж гараа сайн зүгээр гэдэг. Хүүхдүүд гэх юм бол склад байгаа маань болохоор ийм байгаа шүү. Зарим ээж нар маань надаас аягүй асуудаг хүүхдийн шүдийг одоо ямар одоо угаадаг вэ? Сүүн шүдийг хэрхэн яаж арчлах вэ гэдэг. Энэ болохоор склад байгаа маань болохоор хүүхдийн хувьд болохоор сүүн шүд дөнгөж одоо анхны сүүн шүд одоо ургаж эхэлж байгаа үеэс эхлээд хэрэгжилж болдог ийм аваа юм. Арцны хувьд хүүхдүүд аюулгүй. Жишээний хоёроо болол цанцраа амаа угаад шүдээ угааж байгаад одоо залгсан ч ямар нэгэн хор байхгүй. Тэр утгаараа аюул зүгээр. Миний охин юу яа шүдээ угааж юм чи яаж чидүүдээр очиод очих вэ? Гүнт тэгвэл яахаа юу их гэдэг аа. Эцэг памперс ихэн гаргацсан бол Харин энэ памперс ихэн гаргаж юу? Энэ хиний памперс нэ? эцэг памперс гүнжин гэсэн бахта. Тийсэн юм. Эцэг гаргацсан гэж хэлэхгүй. Ээж памперс дараа нь зэрэглээ гэдэг. Би нөгөө баг нь яг дүүж хилд орж явах үед нөгөө сайн тайлбарлах учраас өөрөө памперс хэрэглэдэг байх үед нь ээж хин памперс гэж хэлсэн. Одоо ч гэсэн ээжийн памперс гэж ярьдаг. Ер нь бол мэдээж эмэгтэй хүүхдүүд юм чинь энэ талын ойлголт юм билээ бас тий одоо хүүхдүүдэд бас нэг баагаар алхмаар одоо таниулаад мэдүүлээд явах нь бас тийм өөрөө зүйл биш. За тэгээд ээж нарт маань баа ч гэсэн зөвлөгөө бас болж очиосэй гэж бодож байна. За тэгээд миний хувьд би өөрөө сплатин одоо энэ биокальцин гэдэг өндөрний хайснаас гаргаж авсан одоо
кальцтэй юм аваа. Өдөө уцгаа цавлаа тоо лиж нэрийг хайцыг бүжиглэхэд амаа. Энэ за одоо маргааш хайлал бэлдээд хувцас цэргэлэл авч явах зүйлүүдээ бэлдэж байна. Манай нөхөртөө Вьетнам руу аялах гэж байна. За тэгэхээр энэ удаад бол би тийм нэрээ авсан. Энийг бас очиод өмснө. За тэгээ энэ аяллаа өдрүүдэд бол надад найз болох зүйлүүд маань бол нэгөр байна. Косметикнууд авч явна, гоо сайхны хэрэглээнүүд авч явна. Би очиод влог хийх учраас бас юу яана л да. Өөрийгөө бас богино хугацаанд хөтөлбөр аягүй хурдан одоо үргэлжилж байгаа. Одоо бэлтгэх цаг аягүй бага учраас найз нарыгаа маш сайн авч явна. Өсний одоо ороод хайчаа авч явна. Чиглэг байгаа учраас ус аягүй хурдан шулуун болчих واخ гэж бодож байна. Тэгээ хувцснуудаа эндээс аваа явна. Нүүр бодолт, мейкапынхаа хэрэгтэй зүйлүүдийг аваа явна. Одоо тийм яг нөгөө юугаар Вьетнам байх үеэр миний одоо нөгөө сар бүр ирдэг найз маань ирж байгаа. Тэгэхээр найзтай зориулаад бэлтгэлтэй явна. Ямар арсан нэртэй яаж чадаа зүрх найз маань ирж байгаа учраас бэлтгэлтэй явж байгаа. Тэгээд миний би одоо энэ кодексыг баг маш олон жил хэрэгжилж байна да. Ер нь бол баг л сүүлийн жилүүдэд бол дандаа хэрэгжилж байгаа гэж хэлж байна. Тэгээд надад юу таалагддаг вэ? Ерөөсөө харшил өгдөг нь таалагддаг. Би өөрөө их мэдрэмтгий арьстай. Тийм болохоор харшил өгдөг бүтээгдэхүүнүүд их дуртай. За тэгээд ерөөсөө маш гоё тийм хөвөн зөөлөн гадаргуутай шүү дээ. Манай кодекс рекламын листтэй хөвөн зөөлөн гадаргуутай. Тэгээд энэ салбарт аягүй таалагдсан. Сүүл аягүй гоё тийм нэг охин рекламд авсан байсан. Тэгээд гадны реклам уу юу вэ гэж харсан чинь Монгол охин рекламд авсан байсан. Оны үед гэх юм бол би энэ сплата авч явна. Тэсний явах нь шүү. За тэгээд жуулчин компанийнхаа одоо энэ Вьетнам руу зарласан аялал хөрвтөр одоо 4 хоног 4 шөнө 5 өдөр сайхан амраад ирнэ. За ээжийн явчаагаа хүнтэй мөрдөө ирнэ л хөнөө аяугаар юу авчирна хичээл гэдэг цуг авчирна заяа. Үгүй явуулахгүй гинэ цавны хав битэн байгаа. Тийхүү өнөөдөр энэ гоё юмны талаар нэг ярьчих. Энэ Wakilala гэдэг бүтээгдэхүүн байгаа. Япон. Энэ яадаг вэ гэхээр би нөгөө сүүлийн үед ойрхон ингээд төрөөд дааврын өөрчлөлтөнд аюу гүнзгий ингээд өртөөд юу яасан. Миний сувг хүзүү тий одоо ингээд нэг гитний нөгөө бор содл маань аюу юм тодорч одоо бор болсон. Тэгээд энэ Wakilala бол beauty Japan cosmetic байдаг бас маш юм борлуулалт нэртэй бүтээгдэхүүн нэлээ. Би энийг сайхан мэдсэн. Энэ яадаг вэ гэхээр энэ сугны борлуулалтыг маш хурдтай цайруулж өгдөг. Эсвэл одоо хүзүү тий бусад нэмийн хэсгүүдийн борсон хэсгийг маш хурдан цайруулж өгдөг. Энэгээр ингээ маш сайн угаангуудаа араас нь энэ эссенц төрөвчдөг. Тиймүүд цугны арс аюул хурдан цайруулж өгдөг. Мэдээж би ч одоо очиод энэ усны хувцас өмсөөд наранд бие шарах чинь бас ингээд залуу эмэгтэй хүнээ нэг тийм борлсон сууг ингээ борлсон хүзүү гаргаад яваад амиргүй дээ. Тэгэхээр юм гоё шидэг бүтээгдэхүүн болсон. Энийгээр өнөөдөр угаачихсан байгаа. Тэгээд очиод бас тэндээ асуугаа гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ юу яа. Амрын тэгээд маргааш эзэдүүндээ авсан. Эзэдүүндээ авсан нөө. За өглөөний мэнд тэр аялалдаа явахад ингээ бэлэн боллоо. Төхөр маань гарсан. Таксинд сууж байгаа. Би тэр таксигаар дэсх хангасны бодол хөргүүлнэ. Би очиагаа авчихсан. Вьетнам руу гарах аялалдаа одоо ингээд явах гэж байна. Гоё влог хийгээд ирцгээе. Тэгээд утгагүй Вьетнамд уулзцгаая. Баяртай. Хангасны бодол хийцгээе. Өглөөний 7 цаг 30 минут болж байна. Онгоцны бодол дээр ирээд бүртгэлцэн одоо 2 цагийн дараа эслэг мад хийгдэн.
Энэ тентгийн нөгөө нислэгийн онцлог бодлын юун дээр бизнес лаунжд нүүлжлүүлэх нэг карттай тэгээд тэрүүгээр энэ бизнес лаунжд нь орж ирж байна. Харин идэх юм байгаа мó? Идэх юм байгаа яа. Ингэж явал гэрлэн аягүй сайн байгаа. Дүрс аягүй начуугаар байхгүй. Оо энэ ч өглөө гэхэд тест аягүй айтаа хайртай хоёр. Гой 100 шнаптай юм байна. Тэгээ сэндвичтэй. Тэт хатбути. Шууд энэс Улаанбаатараас Вьетнам гэсэн Ханой хоттой. Богч бид хоёроо бид нар гэр чигтэй богч. Тэр сая хоёр өөр лайнаар орсон. Тэгээд тэгсэн манай нөхөр тэнд хоёр шинэ ажилтнаа нэлээл удаж шүү байна. Манай нөхрийн уртлын бүхэн дээр бүр удаан байсан. За эргэн тойрны онцлог бодлоо. Эргэн тойрны Ачаа хараа. За битээр одоо Вьетнамын үндэсний балгаар өмссөн байна. Энд чинь Вьетнамоос чинь юу юм бэ? 95 сая хүн амтнаас 45 сая юм мотоциклтэй. Энэгээр бүрстаа. Тэгэхээр 300 чигээрээ мотоциклтэй өмсөх юм биш үү? Манай нөхөр бас магагаа өмссөн. Бидэрт энэ аялал компани цаанаас магаа өгсөн. Шагавцдаг чи. Аюу гай юм байна. Ой сайн байна. Манай бидний анда хөтөч. Ман. Тэгээ гой тавтай танилцуулнаа. Энэ хавшимины энэ сум болохоор одоо яг нэг өөрийнх нь аймад ахуй цагтаа хэрэгжилж исэн эд хэрэглэх бүх юм нэг эндээ байдаг. Одоо бид нарын цаг болохоор нэг онгоцны нислэг хойшлогдсон болохоор яг хаац үеэр тарж байгаа юм байна. Тэгээд хавшимын чи өөрөө болохоор миний биеийг ингээ 3 хэсэгт хуваагаад одоо ингээ 3 хэсэгт одоо ингээ байрлуулж тавиараа гэсэн захиасын дагуу юу яасан бэ тийм ээ. Энэ хэсэгт бол яг толгойн хэсэг нь бол ингээ чандралагдаж үлдсэн байт юм байна. За тэгээ ер нь бол маш их хүндэтгэл зүйлдэг юм газар юм байна. За энэ ногоон байгууламж ногоон зөвлөх нь бол энэ дээрээ л үс арьстай айгуу тийм чиглэг зөв багаас иржинда өөр амьсгал үзэл бас чухал аав шүү. За хэсгийн газар орно. За бид нэр одоо буудалд очиод орой хоолой идээд тэгээ өнөөдөр амарна. За бид нэр орой хоолой идэхээр явж буудалсаа гараад үсэж байна. Одоо нөгөө Вьетнам үндэстний маш алдартай шүлэг Фо шүлэг юм байна. So you have $5? Yes, $5. I'm surprised. It looks so young, so beautiful. Yeah, secret, can you tell me? Битээр хоолоо идчихэд өрөөлээд гарч ирээд энэ хаваар бас ганц нэг юм сонирхыг л явж. Энд бол зам гарна гэдэг бол бас нэлээд асуудал. За.
exchange шүү дээ. Кофе тишо гэнэ. За ер нь Вьетнамч өөрөө дэлхийд кофегаар 2 дугаарт ч ихсдэг улсаар. Дэлхийд 2 орнд бүр бас их гайхамшигтай. Түрүүн нэрээ өрөөндөө орсон ч юм манай өрөөнд өнөө миний удаг G7 кофе байсан. G7 кофе ч юм уу Вьетнамын кофе. Тэгээд Вьетнам ч өөрөө кофегаар дэлхийд 2 ордог гэхээр Бразилийн дараа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас нэлээд дээгүүрт ордог. 45 сая мотоцикл байдаг гэж байна. Замбраагүй нэг мотоциклүүд тэгээд яаж зохицуулах юм бол бид дээр орон хаалаа идчихэд бодлохоо доор хөл массаж хийх гэж байж байна. Ер нь Монголд бас үлийн үед хөл массаж энэ төрөнд орж амжаагүй, массажнаас орж амжаагүй. Тэгээд бодлохоо доор орж ирчээл сууж байна. Хөлөндөө массаж хийлгчээр ер нь хүний хамаг мэдрэлийн бас цэгүүд аягүй сайн сэргэж өгөөд сайн амардаг. Өнөөдрийн хөтөлбөр бас эрт дуусч байна. Энд нөгөө нэг цагийн тийм зөрүүтэй болохоор одоо цаг бол нэг 9 цаг болж байна. Улаанбаатарт 10 цаг болж байгаа. 22 цаг. Бид хоёрт нэг ийм зориултын хувц өмсгцэн. Хувцас өмсчихэд байж. 이 감사 되게 다운 сайхан одоо хүүхэдтэй тэгээд манайх чинь 이 감사 хааны бэлтээ заастаас хойш 5 хүүхэдтэй болсон. Их сайхан бэлэгтэй юм сайхантай юм лээ. Энэ хардаа энэ надад бас яг энэ одоо зүгнэр бусматыг болоод бас ийм самар нас. Тэгээд энийг бас самар нь харж байсан юм байна. Айгуу яг гис хайп бас байтараа анх удаа энэ самар харж. За бүр баг газар үзүүлээ. Ара энэ баян амсраа бүх айгуу байх те. Энэ загсны юм. Гэдэна. Чулуугаараас ямар урлагийн бүтээл хийж болох юм гэсэн харуулсан байна. Энэ л гоё те энэ одоо хосууд байна шүү дээ. Нэг би гэртээ авмаалаа. Гоё. Гоё. Бид нар одоо Legend Terror гэдэг ховны үйл хөдлөлтөөр ирсэн байна. Энэ сувч өөрөөс тийм маш гоё бэлэгдэлтэй зүйл. Бэлэг дурсгалын хувьд ч тэртэй аюу тийм үнцийг хавуулж яадаг ийм зүйл байгаа. Одоо эндээс бид нэр яг үүдээр гаргаж авсан сувч дээр тэр сувдыг кармит байдлаар илүү гоё одоо ингээ баяжуулсан тийм хөдрийн одоо яг сэтгэл болоод гарсан зүйлтэй танилцсан юм байна. Тэр бүр ямар гоё юм харагдаа. Ихтөний үрд чи сувч аягүй гоё тийм үнцийг агуулдаг гоё тоо. Би бас энэ нэг суулаа. Өөрөө нэг суулыг аваад ирсэн. Түрүүн хурцаасаа таа. Яагаад гэсэн. Миний суул болохоор термос суул. Би байнга зүүж идэг л та хүмүүсэд ер нь мэднэ. Аягүй гоё. Then she put the catalyst in cross the core next together. Одоо нөхөр бичлэг хийж байна. Би болохоор нүүр гараа цэвэрлээ сайхан амрыг. Юу яа? Эхлээд нүрээ сайхан цэвэрлэж. Энэ хараа амир хөрх юм. Угаасаа өөрөө нэг хөрх амьд
ургамал байсан. Нэг гоё тэгээд энэ дотор ингээд чулуу хийцэн. Тэгээд ингээд устай өдөр болгон тэгээд салчдаг. Бас ер нь аль энэ буудалд явж байхдаа яг ийм угаалгын бүрийн амьд юу байгааг хараггүй юм байна. За өнөөдөр би та нартай нэрээ нэг гоё бүтээгдэхүүн танилцуулна. Энэ болохоор нөөл нэг миний нөгөө байнгын сонгодог Beauty Japan Cosmetics-ийн Platinum Label гэдэг ийм бүрдээ дээд зэрэглэлийн тий чанар чансаатай бүтээгдэхүүн байгаа. Би сүүлийн үед та нартай хэлсэн шүү дээ миний нүд нэлээд хураашаад байгаа гэд. Тэгээ хураашаад байгаа учраас би бүр маш сайн гүн чигшүүлдэг. Гэхдээ халуун орноор явж байгаа учраас одоо нөгөө нүрээ хит их одоо хөлрөхөөс хамгаалсан тийм тосон төрхлөө гэдэг төрхийгээд одоо энэний тос болон юг орж аюу сайн зөвлөгөө авч байгаа тавсын хараа ийм усан сүртэй жил байгаа. Маш сайн чийшүүлдэг мөртлөөсөө одоо нүрнээр ямар нэг юм гаргахгүй, нүрээ хийхэд хөлрүүлэхгүй тэрүүрээ онцлог юм лээ. Өнөөдөр би нүрээ юу яана? Энийг түрүүний лошн орн цэвэрлээд энэ өнгө хэсгийн юмнуудыг ингээ аваад энэ өөрөө нөгөө платинум левел болохоор ийм хөөстэй. Энэ хөөсөр нь аюу сайн угаач гэж бодож байна. Тэгээд аюу сайхан хамраад би нөгөө юу яасан баа? Beauty Japan Cosmetics-ийнхаа тийм нөгөө өдөр тутам тавьдаг бас маскыг авчирсан. Нэр энийг хөлн дээр наална гэж бодож байна. Энэ одоо жишээ нөгөө удаан хугацаанд явхад хөлний одоо энэ хэсэгт ингээд наач. Хөл өвдөхгүй, ядрахгүй, халахгүй байхгүй юу? Тэгэхээр аюу зүгээр ааштай. Тэгээд хүртөөгөө туйлын наацсан ч болохоор аюу зүгээр наалт. Энэ бас л Beauty Japan Cosmetics. Сүүлийн үед намаас Beauty Japan Cosmetics-ийн бүтээгдэхүүнүүдийг нэлээд их ярьдаг болсон болохоор хүмүүс эднийг одоо бүтээгдэхүүнүүдийг сурталчлаад байна ч юм уу тэгэж бас бодож иж магадгүй. Гэхдээ хэрвээ одоо надад тий одоо хамтарч ажиллах санал ирэх юм бол би үнэхээр энэ одоо байгууллагатай хамтармаар байгаа. Яагаад гэхээр бүтээгдэхүүн болгоно маш гоё чанартай. Тэгээд сүүлийн үед оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүд нь дандаа юу байгаа? Түүхий коллагентай, маш коллаген хэмжээ өндөр авсан. Одоо энэ бүтээгдэхүүний Platinum Label-ыг бол би одоо гэртээ хэрэглэсэн. Тэгээ одоо ингээд 3 удаа хэрэглэх гэж байна. Энэ одоо маш сайн урдаа. За энэ талаарх нарийн ширээ мэдээллийг бас би өөрөө тэгээд та нартай тухтай өгнө. Одоо эртхэн унтаж амрах нь их чухал байна. Бас нэг хоёр бүтээгдэхүүн авсан байгаа. Би өөртөө болсон бас. Тэгээ энийг одоо би анх удаа хэрэглэж үзэх чинь ямар бүтээгдэхүүн вэ гэхээр хөөсөө тавьчихад харуулъя. Стат хөрөдөө хийж нарсан мэт байгаа маш сайн уурнаа. За тэгээд би болчлаа. Би ингээ өсмөсөн энэ өөрөө ингээ аяллаа явахдаа ийм юу аваа явчихдаг. Харин нэг харуул та. Ийм хаач авч яваад энэгээр ингээ өөрөө ороочдөг. Тэгээд энэ бол усны юмсээс байсан. Үсээ сайхан хатаагаал ингээл ороод явна. Манай шүлээ бид нэр 5 цаг 30 минутанд босно. Энд бол юу яа гэм нэг цагийн хоцрогдолтой явдаг. Тэгэхээр бид нар өглөө бараг 4 цагт босно л гэсэн үг юм байна л да. Монголын цагаар бол тийм. Тэгээд 4 цагт босгоно. Тэгээ өөрчлүүлээд Halong Bay гэдэг ер нь бол Вьетнамын үзэсгэлэн тийм гоё газар очноо. За тэгээд нөхрийн маань гарч хэлж ах шиг байна. Ирээд олцгоё да. Айлтын байд. Намайг Вьетнам гинэ. Гэтэ би Монгол шүү. Зөвөр Монгол. Манай орчууд хичгээж. Вау, энэ нэр ямар том тавч вэ? Амьдралтаа харж байсан хамгийн аврах тавч вэ шүү. Хараа. Би зүгээр үү? Таны хараад хүмүүс зүгээр байна шүү. За энэ өнөөдөр бараг аваа хийж бас аюу гоё яа. Тэгээд одоо ЮНЕСКОгийн өвөг багцсан Halong Bay Вьетнамын дурсгал газар ирж байна. Гоё спик сайхан байна. Бараа орж байна. За нөгөө сайхан Halong Bay дээр ирж байна. Одоо ингээд баруун гартаа энэ маш гоё юм өрмөс тогтцтой газраасаа ингээд одоо би болсон ийм чулуун уулнаг байна. За яг юу гэж хэлдэг нарийн нэршлиг нь бол мэдэхгүй байна. Гэтэ
гайд манай энэ хамт явж байгаа хүмүүс байгаа боловч бид хоёр нөхөр дээр хоолоо газ идчихэд гарч ирээд зураг авахаар гараад ирлээ. Тэгвэл ингээд аялал жуулчлалын одоо гол нөгөө нэг хэсэг нь учраас тасралтгүй ингээд нүгсэн онгоцнууд явж байгаа юм байна. Танайгаа яаж жуулчлалтай. Баратаага болохоор юу юм бэ наа? Бичлэг хийхэд бас жаа. Хөнжгүй нэ. Энэгээр бас ингээ явахад бас харцангуй гайгүй. Яг гоё юм уу? Хэсгүүдээ харахгүй гэж магадгүй гэсэн чинь бас харж болж байна. Яг энэ нөгөө нэг голд байгаа энэ уулыг харж байгаа. Энэс айгүй сайн уу? Нүдээр харна гэдэг чинь бас бүх зүйлийг ингээд маш өөр мэдрэмжээр хараалдаг штэ. Намайг аваарай. За бид нар одоо ингэж нөгөө нэг хавлан бэй дээрээ буугаад даахаа үгээд одоо агуур орох чинь. Энэ аюу гоё юм байна. Агуур орох юм уу? Хатаар яваа. Ийсээ гоё юм. Истэ. Энэ дөрөв ахын гоё юм. Энэ истэ болохоор. Хавлан бэй одоо юу руу гарах чинь бид нар 100 шатаар нөхсөж чинь. Нэг нэгээр нөхсөн дөө. Ийм их хүмүүстэй ерөн шатаар өгсөн. Зүг байна. Энэ толгойн баг чим шүү. Агуу дотор орсон чинь дээр асар их одоо нэг юм хүч мэдрэгцээ. Соронзон байлгаа ч юм уу юу чи. Энэ өөрөө юм нэг сонь өрмөс татцтай. Амар том нэг урвал явагдаад ч юм уу үлдсэн тийм тогтоц гэж харахаар тийм агуу юм байна. Тэгээд энэ газрыг бол ер нь хэзээ ч мартахгүй юм байна. Гэхдээ ер нь ингээд амархаар ирсэн хүмүүст одоо амар амгалан байдлыг бэлтгэх юм байна. Тэгэхээр энэ газарт бол ирж үзэх зөв юм байна л гэж хэлмээр байна. Looks good. Can you come my way? Hello, Mongolia! Busy Mom Diary! За, Destiny-ээр үлгэрийн юм шиг гоё газраар явж ин да бид нар. Миний чихэн яагаад юм бэ? Манай зэ бас айгүй хөөрх юм. Бяцхан гүнжтэй. Хартаа. Mama, look at me. Хөөрхөн гүнж. Сайн уу? Looking at you. Агорооч. Аа. За хаа байлаа. За байлаа. Энэ ингээ өөртөө ингээд юу яадаг. Жолоодаг явчихдаг. Жолоодод нэ өөртөө сэлүүртэд явчихдаг. Okay. I want you to just be careful. Be careful. Okay. Вьетнам явжсэн чинь нөгөө миний уудаг G7 coffee маань ирвэж чинь. Вьетнам чи өөрөө дэлхийд кофегоор 2 тардаг юм байна. Бразилийн дараа G7 бол эндээ ерөөсөө бүр хамгийн алдартай кофе юм байна. Одоо энэ G7 кофе авч яваад
буудлынхаа өрөөнд авчиж байгаа. Тэнэг сэргий да. Яг өнөөдөр бол бас үзэж хараад тэгээд жоохон ядарчлаа. Гой сэргий. Ой чинь ямар гоё юм. Юутай юм бэ? Ийм бас нэг жимстэй юм байна. Энэ коллагентэй мөртлөөсөө бас тавар юм жимстэй найртай юм. За энэ сүрлэг сайхан харагдаж байгаа уут маань Вьетнамын алдарт нөгөө янту уул. За янту уулын дээр бид нар одоо бүр дээд хэсэгт нь гарахын тулд удаан замтууд нь 2 удаа кабел караар дамжиж өнгөрөөд тэгээд янту уулан дээрээ гарна. За энэ уулан дээр гарч ирээд одоо өөрсдийнхээ хүсэл, зорилго бүхнийг бодож санаж байгаа бүхнээ сайхан шигнээд буугаад ирээ гэж бодож байна. За бүгдээрээ явж үзье. Янту уул. За янту уул руугаа өсөж байна. Бидний кабел картаас сонсон явж байна. Тэр нь одоо энэ кабел кар аюул тийм юм байна. Битүүн цайтай. Битүүн цайтай дагаар сайн орж байна. Гэтэл ч хүчин байна. Кабел караараа өсөд одоо шатаараа өсөж байна. Юу нэг яах вэ? Ус үндэснээс шашин болохоо уул бидний шүтдэг шашин гэсэн өөр хэлтэй гадаа газрын одоо бурхан шашинтэй үгүй хүндэтгэл үзүүлэх ёстой гэж боддог. Тэр утгаараа бас хэд үзүүлээ. За дахиад дэш шатаар гарна. Цэги бид нар одоо хэдэн метрийн өндөртэй байгаа вэ? 900 метрийн өндөр ба тий. За манай цэги хэлж өглөө 900 метрийн өндөрт байгаа гэж шүү. Одоо 900 метрээс цаашлаа бид нар дахиад энэ хөрөнгө жижигхэн гөрөнтэй кабел карт сурчлаа. Энэ дотор нь ямар ч агааргүй байна. 900 метр хүртэл бас баггүй даваа тулсан. Шатаар гарсан нэлээ явсан хэлтэл цаахгүй юм авсан байна. За бид нар нөгөө сүм дээрээ хүрээд ирлээ. 2200 метрт байрлах энэ ариун тагшаа газарт хүмүүс ирж хүслээ шивнэх юм бол өсөн бүхэн биелэх юм байна. Тэгээд зам дундаас ингээд хүмүүс үлдлээ. Гэхдээ одоо жоохон амсгаадаад ядарсан боловч тэгэхээр одоо хүслээ шивнэмээр байлаа. Тэгээд би одоо 3 хүсэл шивнэн. 3 хүслээ замдаа бодоод ирсэн. Тэгээ 3 хүслээ шивнчээд уулзъя. Тэр хоол миний хайр. Энэ хайр. Энд юу нь юу ч харагдахгүй ингээд гэрчтэй манан байна. Сон парк дээр ирсэн байна. Энд одоо гоё яа. Намаг юм гялгар юм өмсөн харгаач гэж байна. Энэ бол тэ зориулсан. Усны усны дээгүүр өмсдөг кимоно байгаа. Усны дээр арс айгуу гоё яана. Сайхан байна.
Сая наашаа их гэж бас цаг гарам явахта бүрнээр нэрээ унах шахсан. Энэ бол энэ усан патиг бол бас үзэх хэвээр нэг сонин бас зүйл нэг юм лээ. Тэгэхээр үзье гэж бодоод ирлээ. Таалагдчихэ. За тэгээд дунд нь сонирхолтой хэсэг гарууд үзүүлнэ. Харуулнаа. Би усанд ороогүй. Яагаад вэ гэхээр эмэгтэйчүүдийн шалтгаантай гэж байгаа ш. Манай нөхөр харин хэлсэн. Ишээ усны хувцастай биш бол оруулахгүй мэн. Тэгээд за тэгээ харагдах орчин ногоон байгууламжууд нь ер нь одоо хатаахан юм байна. Чигээр тэр бас тийм их урт дараалалтай одоо тийм их хүнтэй байсангүй. Тэгэхээр бидний удаад болж байгаа. Яад бэ газрын бүхэн нэг юм чинь усан парк, ерөн паркууд бол айгүй чимээ өндөртэй байдаг шүү дээ. Ачаал ихтэй аваад байдаг. За тэгээд одоо бид нар буудлын руугаа явна. Тэгээ буудлаа очиод орой хоолой идэн. За тэгэнгүүтээ жоохон фэйсбүүкээ үзсэндээ гадар бол вайфайг л яваад байна. Лого бас харъя гэж бодож байна. Эсвэл лог дээр хүмүүсийн гоё үлдээсэн комментүүдийг уншнаа. За тэгээд энэ удаад би Beauty Japan Cosmetics бас хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Миний одоо ингэ хийж байгаа ажил болгоныг дэмжижтэй. Дээрээс нь танахаас ингээд авсан гоо сайхны бүтээгдэхүүн болгон надад маш хөөр өгч байгаа шүү. Танай хамт олон чиз гэсэн талархал илэрхийлээ. За одоо энэ намын ханаа хатын бүгд байдаг. Сэлб нуурн дээр ирсэн байна. Энэ болохоор химэл нуур. За энэ нуурын дээр түүхийн талаар ярахаар бас жоохон манай монголчуудад байж байгаа тийм санагдсан. Тийм болохоор түүхэн чинь яриад байхтай. Энэ хараа ингэж хараад үгүй. Өчигдрээс хойш надад энэ ресортын нэг юм нэг таалагдсан хоол юм загсны махыг цагаан алтан махтай би мандала иддэг байсан. Тэгээ яг тэрэн шиг махарлуулагч одоо юу гэнэ ахны орон цагаан алтан иддэг. Би бүрцнээс гаргаж авсан мандала яг адилхан хоёр мэдрэмж төрүүлээ даа. Би ч бас 3 жил цагаан алтан байсан. Тэр үедээ буцаад бицсэн юм шиг тийм гоё мэдрэмж төрж ирсэн. Тэгээ эрүүл мэндийн байдлаас ялгаа цагаан болоо байж ирсэн л дээ. Витамин одоо ер нь B витамин төрчихтэй дутчихсан. Тэрнээс ч юм болж ер нь B организм янз бүр балтай тэгээд судлаад эмчнэртэй уулзаад өөрийнхөө ингээл баян толгой өгдөг гэсэндээ үзүүлсэн чинь бүх минерал, тарих бүгдээрээ эрүүл одоо ямар нэг асуудал байсан болохоор B дутцсан. Тэгээд цусны бүлгээ үзсэн. Цусны бүлгээрээ ингээд шинжилгээд яваад исэн чи яг миний цусны бүлэгт бол цагаан алтан байх бол миний тийм тохиромжтой биш байсан. За тэгээд би ер нь аялаар явахдаа юу яадаг вэ? Жохон жин нэмжих гэдэг. Яагаад вэ гэхээр ингээд явдалтай ялгаач ч юм уу ингээд тэгээд дээрээс нь гоё сайхан газар үзэр ер нь хийчих гэдэг. Тийм зүйл болоод хүмүүс ер нь тохиолддог. Тэр үедээ би энэ Fruity Detox цагаа уучдаг. Энэ цагаа ууж байгаа тохиолдолд бол огт жин нэмэхгүй. Манай Монголын бас нүүр царай бас маш олон гоё сайхан бүсгүйчүүд, загварынхан тий мисүүд тэгээл нүүж хялаа одоо. Ер нь бол ингээл аюу тийм гоё өөртөө ингээ анхаарал тавьдаг эмэгтэйчүүд манай Fruity Detox цаг уудаг. Гэтэ ингээд олон дийлд байдаг өөртөө хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол бас байгаа. Ер нь эмэгтэй хүний гоо сайхан гэдэг бол тэр чигтээ нууцлаг байвал илүү гоё гэж учиртай гэж үздэг учраас эмэгтэйчүүд гоо сайхан үзье тэр болгоноос хуалцаад байдаггүй шүү дээ. Зүгээр манай нөгөө мис баццэг маань яг энэ цаг бол хашиж явсан авч явдаг. Тэгээ өөрөөс гадагшаа явахдаа энэ цагаа уучрах ерөөс огт чинь нэмгүй тий ядардгүй цагийн салт одоо нөгөө зөрүү гэж байгаа. Тэр мөрөнд орсон ч гэсэн огт ядардгүй ингээд ирч хүчтэй босод гадны модулуудтайгаа адилхан ингээд хэмжээнд ажиллаж чаддаг хэлжсэн. Тэгээд тэрнээс хойш баццэг маань өөрөө яг анхдагчаар ингээд гадагшаа авч яваад их тохиромжтой гэдэг нь хэлээд тэрнээс хойш би бас ингээд
эцгийнхээ араас туршлагын хаваалцад явж байгаа юм аа. Вьетнамд ирээд миний хувьд нэг юм л жоохон юу яагаад вэ? Хэцүү ч юм уу. Энэ уур амьсгалт нь ч юу, тайван байдалт нь ч юу, чиглэг байдлаас нь болоод ч юм уу. Миний нойр маш их урж байна. Тэгвэл 5 цаг 30 минутын сэрүүлэг тавьчаад босч юусоо барах чадахгүй 20 минут хөвтөж босч байна. Ер нь бол надад ийм юм тохиолддог. Сэрүүлэг дуурал олвол 5 минутын дараа шууд босдог юм баггүй юу? Гэсэн энэ удаад бол чадахгүй байна. За тэгээд хүүхдүүдээ их санаж байна. Зулцунууд аягүй санаж байна. Бушуухан шиг зулцунууд дээр авчи гэж бодож байна да. Дууссан шүү. Гэтэл Монгод 3 градус байна. Ер нь сэрэг юм байна. Цуцаа өгөхгүй явсан болохоор өмсөй хийсэн ч юм байсангүй. Альчигаа зэгцэг явж байна да. Тэгээд энэ удаагийн аялал их сайхан болж өнгөрлөө. Санаа сэтгэлнээс сайхан хүмүүстэй явлаа. Аялал бол гоё байлаа. За. Бид нар жуулчин компаниар явсан. Жуулчин компани хамгаан маш одоо сайхан хүмүүсийн дагаа үзүүлэх харилцаа зүйлүүд маань үзүүлсэн. За энэ бүрэн гоё байна. Жуулчин компани бидэртэй аяллаа маань бүтэж байгаа. За тэгээд Наги маань бидэрт маш олон гоё зүйл үзүүлсэн. Маш их сэтгэлээсээ хандаж бүр одоо дунд нь нөгөө төрсөдөр босноо төрсөдрийн эзэн маань бидлэг үзүүлсэн байсан. Тэгээд жуулчин компанихаас та бүрэн үйлчлэгээ үзүүлсэн байна. Тэгээд хамт аялах гоё байна. Маш гоё байна. Хад гоё аялах явнаа. Би нөгөө нэг блог хийдэг байгаа. Гэрээс өдний дугаасаа гаргасан юм байна. Яа, энэ удаад ч явж байгаа юм чинь гэдэг. За, их баярлалаа. Ямар ч байсан айли бас ийм айли бас ийм хөтөлбөрийн аваа айли. Юу маа даа зүгээр ээ мэн цаг хугацаа юм нэг санхүүч олон юм чаар. Юу нэг зүгээр шүү. За манай хүүхэд ирсэн байх хэвээр 3 том нь ирсэн байх хэвээр хүүхдээ харцаг шиг хармаарай. Ачаа маань яагаад шаардж ирэхгүй байна. За хүүхдтэйгээ бол
Миний хэлгээ сансан аа. Санаагүй заанаш. Энэ яг санчжээ. Заанаш. За, нэмэж өгч юм аа. Нэмэж өгч. Baarlan atlayacak.